1990 оны сүүлээр миний найзын компани урилгаар Бээжин хотын захиргааны нэг том дарга өргөдөн ирлээ. Би хятад боссыг буян тухай нисэх онгоцны буудлаас тосч байлаа. Жолооч даргыг тосч мэдлээд тээшийн багажиндаа хийж хөдлөв. Дарга жолоочоос хятад хэл хаан сурсныг асуухад миний мэддэг хятад хэл гэж юу байх вэ? Нэг хэсэг ирээнээс өдөн хүртэг дараад Москва Бээжингийн галт тэргэнд сууж Москва орох замдаа бөөндөг байлаа. Тэр үед л ганц нэг хятад үг сурсан юм. Манайхан ч Орос хятадд бол нэвтрэлцэж болоод байдгийм. Харин Европ Америк руу жаахан бэрхшээлтэй юм билээ гэлээ. Хятад дарга чи Европын орнуудаар явж байсан уу гэхэд явах ч юу ах вэ? Баахан давхсан та. Эхлээд Польш, Унгар, Чех, Германаас машин зөөн. Герман машин авчрах бол Германд үнэтэй. Харин Шведэд хямд байдаг тул тэндээс зөөн. Замдаа Польш, Украин, Орос нутгаар дайран өнгөрөндөө. Оросууд бидний дайран өнгөрдөг замыг зориудаар муутгаж бартаатаа болгосноос 200 гаруй километр дэржигнүүрийг туулаад машин эвдэрх нь илбэг. Тэгээд хамаг байдгаа шавхаж угаадаа засуулаад хөдлөнө. Хуучин соцорнуудад байсан зөвлөлтийн машинууд дуусч олдоц багтаа болсон тул бид 90 оны дундуур Арабын Эмиратаас жип машин оруулж ирэх болсон юм. Машина усан онгоцсонд ачуулаад Иранд, Иранаас хөлөөр нь Туркменистан, цааш нөгөө татвар нэгдэг Орос орноор нефт шувт тавхисаар авчирч дараа нь зах дээр зарна шүү дээ. Хятад босс чи Америкт байсан уу гэхэд ёстой эдээшгүй газар чинь тэр юм билээ. Эхлээд Колорадо мужийн Денверт очисон. Тэнд эдээшээгүй болохоор нь арай гэж хагас жил болоод эргээд ирсэн. Одоо аль улс руу явах гэж байна? Япон Солонгос явах санаатай хэмээн ярилцаж билээ. Оройн хүлэн авалтан дээр хятад босч монголчууд аргагүй л Төв Азийн нүүдэлчид дэлхийн дайдыг эрхшээж байсан эзэнт гүрний үр сад юмаа гэдгийг би нисэх буудлаас ирэх замдаа л ойлголоо. Танай компани жолооч гэхэд надаас хавьгүй олон улс орноор явж нүд тайлсан байх юм. Та бүхний төлөө энэ хундгийг өргөе гэж үлээ. Нөгөөдөр нь найз маань нөгөө хятад боссыг ойрхон хөдөө гаргаж айрыг уулгах боломж байна уу гэж байна. Би Төв аймгийн Алтан булагт шинэ гэр барьсан залуус дээр очихоор төлөвлөж байсан тул тийш нь би ёстой амар сайн орчуулагч штэ гэж өөрийгөө дүүлгэх дуртай өвөрлөгч орчуулагчийн хамт дагуулan явлаа. Шинэ барьсан ирээн гэр залуу хосууд хятад босс таалагдж цай хоол айрыг цагаагаар дайлав. Хятад босс залуу хосуудад хурц үнэртэй хар арх, өмхий утаатай улаан хээ хуар чимэг бүхий цаасан хайрцагтай янжуур бэлэглэв. Хөдөө газар болсон хойно айл хэсж аяг тагшин гордох нэгэн байх. Гаднаас тасгар царайтай 30 гарч 40 дөхөж яваа болов уу гэмээр нилээд дөрөө чангалсан залуу орж ирлээ. Тэрээр шүдгүй амаа ангалзуулан инээмсэглэж хятад босс руу дөхөн суух бөгөөд нөгөөх нь түүнээс ээлтэд цэрвэж цааш цахлах ажээ. Гэрийн эзэн эзэгтэй ямар ч зочинг алагчилдгүй тул түүнд цай идэ ойртуулж хятад боссын үнэртэй хар архинаас барив. Нөгөө нөхрийн нар нь гарч инээд алдан явуулж орхив. Хятад хар арх татсны дараа нөгөө ир би танай зочинд таргуны боодог хийж өгье гэж байна. Нөгөө мундаг орчуулагч боодог гэж юу вэ гэж байна. Би тайлбарлаж өгвөл цааш нь дамжуулав. Хятад босс боодог гэчиг ихэд сонирхож байгаа бололтой. Ингээд нөгөө согтуу ир айлын ханан дугаа калибр бууг аваад говьсаар гэрээс гарч одлоо. Би ч юун боодог, согтуу толгой буу алдаж хятад боссыг нухчихгүй хэмээн болгоомжилж чадах чинигээрээ бууны амыг аль болох хүмүүсийн зүгээс өөр тийш нь холдуулж байлаа. Гэрээс ганц 2 км яваад бид машинаас бууж согтуу толгой уулын хормоо тийш зааж тэрмүү хөх мөндөл хэрэггүй гэж байна. Би түүний заасан зүг рүү харвал өвснөөс өөр юм харагдах биш. Манай зочид ч өвснөөс өөр юм олж хараагүй бололтой. Цааш жаахан явснаа зог тусч энэ ч л сайхан амтан байна да. Одоохон чиний хулхинд туглаг зоогоод өгье гэж байна. Орчуулагч хулих гэж юу вэ гэхэд нь би тайлбарлалаа. Буу тас хийж
Согтуу Монгол маань уулын хормоо руу гүйж очив. Томоо гэгчийн бүрэх гартаа барьчихсан шүдгүү амгарган инээсээр ирлээ. Нөгөө хоёр бүрхний хулхинд буудсан эсхийг шалгахаар тонгоолоо. Үнэхээр хулхинд нь буудсан байсан тул яагаад заавал хулхинд нь бууддаг юм гэж байна. Яагаад заавал хулхинд нь бууддаг юм гэлээ. Энэ үед тарвгаа туламлаж байсан тэрээр жаахан төвөгшөөсөн маягтай. Малам минь гэзэнд нь буудчихвал яаж боодог хийх юм гэж хариулж билээ. Та алдартай анчин уу? Тэгээд л зогсчих гэж байна. Орчуулагч бас л ойлгосонгүй. Би түүнд намайг ямар анчин гэдэг юм бэ? Жирийн илэг тарвгачин гэж байна гэвэл. Гүй тэгээд ямар хүнийг анчин гэдэг юм бэ хэмээн нойтон хамуун шиг шалгав. Тэр уулын орой дээр явж байгаа гөрөөс чоныг буудаж унгаадаг хүнийг л гөрөөчин анчин гэдэг юм да гэлээ. Тэр дороод аргал хомоол түүжиж чулуу улаасгаад боодог хийлээ. Боодог хятад босд үнэхээр таалагдаж тоогоо шанах хэрэглэхгүй ийм гоё хоолыг хээрийн нөхцөлд хийдэг гэдгийг төсөөлж явсангүй гэж билээ. Би хятад босд хандаж таргууны мах нь өөхлөг, амтлаг, шингэт сайтай, адууны мах шиг биеинд илчилгээг сэлбдэг. Монгол таргууны махны уургийн найрлагад 16 амин хүчил байдгийн 8 нь үл орлогдох амин хүчил бөгөөд махны нийт найрлагын 35.7%-ийг эзэлдэг. Таргууны мах, өөх, тос, гавлын яс, шүд, зүрх, илэг, давсаг, цөс, хүм ах зэргийг ардын уламжлалт эмэнд хэрэгэлдэг. Мөн тусгай хавхаг таг сайтай савнд давс сонгон хөмөл зэргээр амтлаад усаар баг зэрэг шөллөөд улайтгсан чулуутай хамт салаавчлуулан хийхийг хорхоо гэдэг. Таргууны махыг зөөлөн галаар тосонд нь ахиухан давс хийж чанаад шалз болгоод торхонд тостоонд битүүмжлэн хийж олон сараар хадгалж улдаг. Үүнийг шахалдаг гэдэг юм. Харин чанаж болгосон таргууны дотор өөх, илэг, зүрх, бөөр ходоодыг нь жижиглэн хөшөглөж давс, сонгон, хөмөөл зэргийг хольж амтлаад базаж шанзалсныг ялбаг гэдэг бөгөөд ихээхэн элчлэг зөөлөн хоол юм да хэмээн тайлбарлаж өгөв. Хятад босс Монгол хоол монголчуудын аж төрөх ёс ахуй амьдралыг шагшин гайхаж өдрийг сэтгэл өөдрөг өнгөрөөсөн бөгөөд манай хаадын дөрөв нь Монгол их хаад байсан бөгөөд тэднийг Хуанди гэхгүй их хаан хэмээн нэрлэж байсны учрыг сая л ойлголоо гэсэн юм. Хятад босс нөгөө согтуу Монголыг биширч хайрцаг янжуур нөгөө үнэртэй архинасаа хэдийг өгөхөд зорилгоо биелүүлсэн анчин багталтайгаар өвөртөлж аваад маасатал инээсээр гарч одсон билээ. Ингээд хот руу буцаж явхад хятад босс төмрөө муугаар ярихад танаа манай хоёр байлдвал танаа хөдөөний нэг согтуу нөхөр манай цэрэг дарга нарын хулхаар нь буудаад сүйд хийх байх шүү. Гэхдээ ер нь та нар байнгын байлдааны бэлтгэлтэй байдаг арт хүн байна шүү гэж билээ. Хөдөөний нэг согтуу Монгол бахархал ажээ.